Сайн байцгаана өргөн мөндөд үзэгчтэй. Бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Дебет шоу инхүү эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид хамтдаа энд байр суурийг хамгаалж мэтгэлцэх хүмүүсийг харах болно. Үзэгчдийн санал асуулгаар эцэст нь алга ташлаар шийдэн шүү. За ингээд энэ талууд маань нийт 3 удаа илтгэл тавина. Илтгэл тус бүр маань 3 минут авах болно. Эхний илтгэл нь үзэл баримтлалын илтгэл, хоёр дахь илтгэл нь няцаалтын илтгэл, гурав дахь илтгэл нь дүгнэлтийн илтгэл байх болно. Өнөөдрийн сэдэв бол ажлын байран дээрх үе хоорондын мөргөлдөөн болох жинзигийн эсрэг миленаас байх болно. Ингээд хамгийн ихний оролцогч болох жинзиг төлөөлж нотлогч талаас Монгол хэлний хичээлээ бидэнд инээдэр хүргэсэн, олон түмэндээ болдоггүй бор үгнэр алдарсан, хөгшөрсөн ч эрүү өвдгөн нийлэхгүй, эрүүгүй хууль үйлчлэхгүй, эрүүгүй эсийг тасарж байгаа халуун шил. Тэмээ. Энсигийн ирүү яг л миний найз өхөн шиг байхгүй. За. Няцаагч талаас маань оролцогч бол миленаас үеийг төлөөлж мэтгэлцэх хүн бол бидэнд 4 хүүхдийн аав гэж алдарсан ч одоо 5 дахь хүүхдээ үлгэдэн авсан. Эхнэрээ хаяагүй шагдар Монголын гарын 5 уурыг өөрчлөн бүтээж аваа. Тэр гэрийнхэнтэйгээ ярилцах гэж тоглоом мөртөл бүтээсэн. Үнэхээр мэдлэг туршлагатайч бэлгэвч хэрэгж мэддэггүй очроо ахыгаа тайснаж байна. Очроо. Вау, очроо фэнүүд дээ шүү дээ. Ямар гоё. Вау! 6 дахь хүүхдээ чинь төрүүлээ. За тэгээд үнэхээр гайхалтай 4 болол маш энгийн 3 минут илтгэлээ тавина. Хэдүүлээ нотлогч талаас үзэл баримтлалын илтгэлийг хамтдаа сонсцгоо. Ингээд мэтгэлцээнээ эхэлцгээе. За хүрэлцэн ирсэн хүн болгондоо энэ орой мэдтийг хүргэе. Тэгээд миний нотлогч талын илтгэл танилцуулахад бэлэн боллоо манайхаа. Хаалан соёрхноо. За ер нь бол ажлын байран дээр манай зэт үеийнхэн хамаагүй илүү үр бүтээмжтэй ажилтгаа. Энийг манай жинзинер ч гэсэн хэлэх бах. Бид нэг газар зөөгчөөр ороод тэнцэн тогоочийг хийдэг, зөөгчийг хийдэг, бариманыг хийдэг, цэвэрлэгчийг хийдэг. Тэгээд нэмээ дээрээс нь ахагч нарын усын зөөн, кофегийн зөөн. Тэгэхээр бид нэр хамаагүй илүү ажлын байран дээр үр бүтээлтэй ажилладаг байгаа байхгүй. Манай ахагч нар яадаг үлээ ажлын байран дээр зүгээр сайн ярьж л чаддаг. Ажлын байран дээр пүүз зарна, тэрко зарна. Тэр ажлын бүтээмжинд орох юм уу? Үгүй ихчээ өчигдрийн таны тэр нөхртөөгөө муудалцсан манай ажлынханд хинт хамаатай юм бэ? Тийм биз дээ манайхаа. Тэгээ бид нар бол амар бүтээмжтэй ажиллаж чаддгаа. Маш ирч хүчтэй ажилдаг. Бид нар яг 30 минут ажилдаг ч гэсэн 8 цаг суусан очраахын үеийнхнээс бол хамаагүй бүтээмжтэй ажилдаг. Бидний гол давуу тал бол ерөөсөө л технологи, хиймэл оюухан. Тэднийг бид нар яг л боол шиг ашигладаг. Эдний үеийнхэн бол яг өгөгдсөн ажлаа өөрсдөө л яг боол шиг хийдэг. Бид нар оногцсон ажлаа яг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг бол эднийхэн оногцсон ажлаа сайхан ярьж байгаа тэгээ өргөжлүүлээд хийдэг юм байна. Гэж би тэмээд өргөжлүүлээл ярьдаг баярлалаа. Тэгээ шинэ технологи нэвтрэхэд ахч нар ажиллах уу болохоос айдаг. Бид нар бол яг тэрийг яаж ашиглах талаар амар боддөг юм байна. За тэгээ миний ер нь бол эхний аргументууд ерөөдөө гол санаагаа төвшүүллээ. Тэгээ баярлалаа. За 2 минут 30 секундын дотор илтгэлээ танилцуулж дууслаа. Энсийг дэмжиж байгаа хүмүүс байна уу? За одоо няцаагч талаас илтгэлээ тавихаар орж ах маань ирсэн байна. Ингээд энэ дэр таныг урьж байна. За сайн байцгаана. За ямар ч тач нөгөө рэпер Тамирын дууг сонсдог, Roblox тоглох дуртай 40 настай олон хүүхдийн аав байна.
За мэдээж манай гэрт одоо баахан жинзинер байна. Дээрээс нь альфа байна, бета уюуд байна. Тэднийг яг хөлд орохын харж, хэлд орохын сонсож, гин шаагаад авахын дэвчиж хайрладаг. Ийм аав хүний зүгээс юм хэлээ. Тэдэнд технологитой хэрхэн зөв харьцахыг заадаг их багшийн хувьд хүн бас энэ сэгийн аав ээжийн өмнөөс урт үстэй богино ухаантай дүүдээ хандаж тийм ээ. Миллениал үеийнхнээ төлөөс нэг үзэл бодлоо хэлье. За манай үе бол нэгдүгээр илүү дэсвэр төвчээртэй ажлын байран дээр үл хөдлөх хөрөнгө багхгүй юу? Тийм учраас та нараас илүү энэ чанараараа бид нар илүү үл хөдлөх хөрөнгөтэй. За гэхдээ манай үе метротой болно гэж зүгээр яриад байгаа. Энэ нь та нарыг метро барих ажлын байран дээр тогтож үлдэхийг төвчээртэй хүлээгээд байгаа гэсэн. Гэтэл та нарыг хүлээгээд байгааг та нар хүлээж чадахгүй байгаа. Ер нь захимаар онлоноор метро барихгүй, гүүр барихгүй. Тийм ээ? За дээрээс нь сэтгэл зүйн хувьд 35 нэмэх хүмүүс үнэхээр стресст бага өртдөг. Бидний сэтгэл зүй ноён нуруу үзэж байгаа бичлэгээ 4 секунд гацхад хугардаггүй. За манай үеийн сэтгэл зүй харин Монгол улс хөгжихийг 40 жил төвчээртэй хүлээж чадж байгаа. Бас хичээж байгаа. Манай үеийнхэн ирчээд байна гэдэг. За тэгээ хоёр дахь аргумент. Бид нэр илүү туршлагатай. Бид нар яг л хоёр нутагтай амьдаг гэсэн үг. Аналог ба дижитал ертөнцийн гүр, шилжилтийн үе гэсэн үг. Бид нар хоёр нийгмийн тогтолцоо, хоёр эдийн засаг, хоёр технологи үдсэн хүмүүс. Энэ хоёрын аль нэгийг аваа хаяхад бид нар аль нэгэнд нь амьдрч чадах улсууд. Харин хинээс энэ технологиг авчвал хамраараа газар шаах бай. Технологи нэртэй асран хамгаалагчаа алдсан дүүнэрийг хармааргүй байна. Эсвэл Шангрилагийн хүүхдүүдийг тариншийн дос хармааргүй байна. Сүүлийн аргумент. За бид нар бол манлайлагч аахгүй юу? Араа илүү хүчтэй ярьж байгаа үстэй. Дэлхийн хамгийн амжилттай яваа стартапуудын үүсгэн байгуулагч нь манай үеийнхэн байна тийм үү? Яг уу та нар те AI-аас манлайлалын талаар асуугаа сурж болохыг. Гэхдээ харин AI чинь биднээс асууж та нарт нэгтгэж өгдөг. Бид манлайлалын түүхийг, онлыг бүтээж, датаг бий болгосон хүмүүс аахгүй юу? Тэгээ эцэст нэг зүйл хэлэхэд шинэ бүтээл буюу патентын эрх авах судалгааг харлаа. Уг нь одоо жинзэгийн үе шүү дээ. Гэтэ манай миллениал үе хаанчилсаар байна. Жишээ нь та нарын үргэлж хэрэгэлдэг Instagram-ыг бүтээсэн Kevin Systrom 1983 оных. Та нарын үргэлж даалгавраа асуудаг ChatGPT-г бүтээсэн Sam Altman бол 1985 оных. Гэхдээ яг хөө манад андлын өшөөг айгаа патентлахгүй байгааг би ойлгохгүй байгаа. За баярлалаа, очроо байлаа. Вау, гайхалтай. 5 хүүхдээ аав юм аа үнэхээр. Гайхалтай 5 хүүхдээ бол амар загнадаг байхаа гэдэг. Гайхалтай ямар ч ус очоохтой хэдүүл алгаж чи ямар гоё уран илтгэлийг тавьбаа. Үнэхээр гайхалтай. Гэхдээ хэрвээ би арал дээр хоёулахны үлдэхэр бол би миллениал авч үлдэнэ. Яа илүү амьдралын туршлагатай шүү дээ. Харин гадаад орн руу аялахаар бол жинзиг авч явна тий. Яг тооцоотой шүү. Ажил дээрээ гэхдээ манай жинзинүүд мэн чөлөө авахдаа яг үнэнээ хэлээд байна. Би очмооргүй байна. Тэгээ тий чи надад нэг худлаа түүх зөхөөгөө ярьчихл та гууж штэ тий. Харин миллениалууд мэн амар худлаа түүх зөхөөж яриад байна. Та нар зүгээр үнэнээ хэлж штөхөө. За тэгээд няцаалтын илтгэлүүд мэн бэлэн болсон байх гэж найдаж байна. Ингээд тайзнаа эргээд энсэг өрж байна. За баярлалаа. Тэгээд миний няцаалтын илтгэл маань хилцүүлэхэд бэлэн боллоо манайхаа. За манай очроох ер нь бол 3 аргумент төвшүүлж байна. Хамгийн эхний аргумент нь дэгж байна. Бид нар илүү тууштай байдаг. Бид нар илүү тогтворч сууршилтай ажилладаг гинэ. Аргагүй л дээ яагаад гэвэл нөгөө эрсдэлтэй нийгэмд амьдарсан болохоор эрсдэлтэй алхам хийхээсээ айдаг. Тийм болохоор нэг ажилд орчих юм бол тэрэндээ насаараа ажиллая л гэж боддог. Тэжээж хөгжиж дэвшээ гэж боддог юм байна. Тэ.
За баярлалаа. Энэ миний цаг байгаа шүү манайхаа. Тийм. За манай хоёр дахь очоохын маань гаргасан аргумент болохоор бид нар илүү туршлагатай гинэ. Гэхдээ жинзигээс яагаад туршлага хүлээгээд байгаа юм бэ? Та нар дөнгөж төрсөн хүүхдээс памперсаа сойл гэж асуудаггүй үстэй. Энэ бол зүгээр л нас хэр явна тэрний дагаад л туршлага ирдэг. Тийм болохоор энийг би хүчтэй аргумент гэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэж харж байна. Тэгээ түрүү манай очоох маань бас хэлж байна. AI биднээс мэдээлэл авч биднэрт мэдээллийг өгдөг гэж байна. Яагаад тэгж байгааг би үнэхээр ойлгосонгүй. Энэ хүмүүс чи өөрөө Google-өөс Google гэж хайдаг хүмүүс шүү дээ. Тэгээд манай очоох бас 3 дахь аргумент дээр тэгж байна. Бид нар ажлын салбар дээр илүү манлайлагчид илүү бид нар байдгаа гэд. Та 5 дахь хүүхдэд төрөхдөө чи манай гэрийн манлайлагч юу гэж хэлсэн үү? Ялгаагүй яагаад туршлагагүй хүн угаасаа манлайлагч болох боломжгүй. Эсвэл танай том хүү чинь танай гэрийн өрхийн дэргүй юм уу? За тэгээд бид нар яг уу туршлахгүй л болж таарлаа. Гэтэ бид нар бол технологийн салбарыг бүтэн базж байгаа. Би жишээлбэл очроохын Facebook-ийн пассвортыг хийж өгдөг. Тэгээ нэмэлтээр хоол захиалахад манай очроох QR-аас уншуулах гэхлээр дата байдгүй. Тэрийг бас би авч өгдөг байгаа шүү манайхаа. За баярлалаа. Миний няцаалтын илтгэл дуслаа. Очоохоо сэтгэдэг. За ингэж олон үггүйгээр шууд очоохоо тасарч байна. Очоо. За баярлалаа. Тэгээ миний пассвортыг NC хийж өгдөггүй шүү. Манай эхнэр хийж өгдөгий те. За тэгээ миний дөө бодлоо хуваалцсанд баярлалаа те. Би бол бодлоо хуваалцахгүй хэдэн баримт дахиад ярий. Тэ. За тэгээ ер нь ингэж байгаа богино хугацаанд олон зүйл бүтээдгээ гэдэг байгаа те. Энэ бол бүтээн биш ээ. Энэ бол залхуурл байхгүй юу? Стэнфордын их сургуулийн судалгаагаар олон зүйлийг зэрэг амжуулах тархины бүтээмжийг 40% бууруулдаг гэж судалгаар гарсан байна. За жишээ нь би та нарт Томас Эдисоны талаар ярихгүй, Марк Цукербергийн талаар ярихгүй. Олимпийн 23 удаагийн авраг алтан медаль 1985 онд төрсөн Майкл Филипсийн талаар ярихад тэр 20 жил зөвхөн усан цэлэгтэрээ төвлөрч баяр ёслолын үеэрс тэн дээр төвлөрсөн учраас авраг болж исэн юм аа. Хэрвээ тэр залуу жинзи байсан бол яах вэ те? Нэг усан шумбаал стори хийгээл те. Нэг усан шумбаал копи угаал те. Нэг усан шумбаал нэг найз охиноос солиол те. Хязээж авраг болохгүй. Тэгэхээр би жинзэнд хандаж хэлмээр байна дүүд те. Яг хоо Томас Эдисон шиг 100000 удаа нэг юм дээр төвлөр гэж хэлэхгүй те. Зүгээр л 100 удаа л оролдоод үзэлтэй тэгвэл амьдрал чи ямар нэгэн гэрэл асахгүй. Гэхдээ яг 100 удаа боржуур сольдог хүн болж болохгүй шүү тийм ээ. Тэр тэрхүү бол бөөмөр үе шүү. Тий. За тэгээд технологиг айгүй хурдан сурдаг, эзэмшдэг гэдэг юм аа тий. Яг бодит байдал дээр та нар анзаарсан уу? Уг нь уцаар хараад 1 минутанд шийдэх асуудлыг 10 минут чаталж шийддэг байхгүй. Тийм тарамаатай гэж байгаа тий. За тэгэхээр яг Диалати 23000 он дээр хийсэн судалгаагаар тий Gen-Z 57, Millennial 56 ер нь бол адилхан технологиг эзэмшдэг юм байна бид нар чинь тийм ээ. Харин бид нар давуу тал нь та нарт яаж зөв эзэмшгүй гэдэг тал дээр байнга сургаж идэг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр сүүлд нь болохоор туршлага бүтээж бидэрт хугацаа өгөөч тий. Бид нар цаг хугацаа насалж болно үстэй гэнэ. Гэхдээ одоо нь шууд эхлэлтэй. Биднийг яага хүлээгээд байгаа юм бэ тий. Өвгөн болчоод одоо та нар гомдлох юм уу? Дээдлийн үе өгөөгүй гэдэг юу ч хийгээгүй тий. Ингээ байж явах юм уу тий. Туршлага бол бэлэг биш. Туршлага бол олж авдаг зүйл юм аа. Тэгэхээр та нарыг ингээд харахаар би ингээд усан сэл сурмаар байна. Намайг норохгүй байх нөхцөл бүрдүүлээд өгөөч гэж байгаа юм шиг дээ. За баярлалаа. За гайхалтай. Яа, манай очих минь ямар их ном уншдаг юм бэ тийм ээ. Ямар мундаг юм бэ. Гэтэ бас яалчгүй очих минь цөөдөж байна тийм. Энэ зааланд бас миллионерлууд минь арай л цөөхөн байх шиг байна. За тэгээд хайдуулаа хамтдаа дүгнэлтийнхаа илтгэлийг сонсцгоё. Ингээд энэ дээр NC-гээ тайсан явж байна.
За баярлалаа манайхаа. Тэгээд миний дүнэлтийн илтгэл хэлцүүлэхэд бэлэн болсон байна. Тэгээд манай очоохын яриан дээр тэгж ийн бид нар илүү амар төвчээртэй хүмүүсээ бид нар улсаа өгчөд 40 жил хүлээсэн гэ тэгж ийн. Тэрийг сонсоод биднэрт үнэхээр харамсалтай санагдлаа. Бид нар ажлын байран дээр хэдий докторгүй байдаг ч гэсэн улс нь хөгжлөгүй байгаад хэмэл бид нар 40 жил чимээгүй сууж чадахгүй үеийнхээ. Гэтэ би миллионээс үеийнхнийгаа болохоор ерөөсөө техник технологи химэл оюун ухаан ашиглаж чадахгүй гэж бид нар ерөөсөө доош нь хийхгүй. Бид нар харин ч туслана. Бид нар бол эмпати өндөртэй. Бид нар хүнийг ойлгох, хүний эрхийн дээд зэргийн мэдлэгтэй залуучууд төлөвшж гарч ирж байгаа гэдэг утгаараа шүү. Тий. За түрүү очроох маань хэлсэн. Эднэрээс технологиг авчих юм бол эднэр юу ч хийж чадахгүй хүмүүс гээд очроохын хоёр гараг тарьжвал бас юу ч хийж чадахгүйтэй адилхан. Хүн хөгжих гэхээр хөгжлийг бойлуулчих юм бол эднэр юу ч хийж чадахгүй гэдэг. Тэгээ энэ дээр бас би амар харамслаа, эмзэглэлээ. За тэгээд бид нар илүү технологиор төвлөрсөн ажлын байран дээр илүү үр бүтээлтэй байд юм байна. Манай миллионээс үеийнхэн жоохон дарангуулагч ус кофендо гүйлгдэг, өөрсдийнхөө ажлыг даатгадаг, оногцсон цагтаа ажиллаа хийж чадахгүй бид нар төрүүлээ хийгээд дуусчих юм бол эднэр ажилгүй гэдэг өнцгөөс хардаг. Тийм барьцангуй хүмүүс байд юм байна манайхаа. Би тийм дүнэлтэнд төрлөө. Тэгээ эцэст нь хэлэхэд би Монгол жинзигийн саруулах ухаанд итгэдэг. Баярлалаа. Гахалтай тэгэл би бүр яг гарч ирээ үнэхээр ямар ч илтгэлгүй маа жаа. За яах вэ? За тэгээд дүгнэлт илтгэлийг хамгийн цэгийг тавина уу хэмээн очоохыгаа энэ дээр өрж байна. За одоо дуусахгүй зүгээр. Араа жоохон найрамдалтай тийм ээ. За дүгнэлтийг нэлээд богинохын хий гэж бодлоо. Тэгээ мэдээж би бол хүлэмжшөөрч байна. Жинзинераас бол сурах юм биднэрт бол зөндөө байгаа тийм ээ. Хүлэмжшөөрч байна. Харин биднэрээс сурах юм та нарт бүр их байгаа тийм ээ. Тэгээ та нарын хурдтай ажилтгийг чинь бол техник технологи хурдан сурч эзэмших шиг мэдж байгаа. Хүлэмжшөөрч байна бас тийм ээ. Гэхдээ тэр хурдыг чинь чиглүүлдэг манлайлагч нь бол бид нар бол яалчгүй мөн шүү гэж хэлмээр байна тийм ээ. Тэг яг би энэ дээрээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр магадгүй манай үеийн цөөн тооны хүмүүс тийм ээ. Та нарт буруу үлгэр дуурайл үзүүлжсэн бол засах бах. Танаа үеийнхэн бас буруу үлгэр дуурайл үзүүлжсэн бас засах бах тийм ээ. Хийгэндээ хэрэгтэйгээр бас ингээд цаашаа явах бах гэнгээ шүү номлоо нахгүй. Юу за юу болоо явчаад. За тэг яг би яг нэг бас л дахиад дүгнэлтэн дээр нэг хэдэн баримт хэлээд дуусгая гэж бодож байна л да тийм ээ. Одоо дэсвэр төвчээртэй гэдэг дээрээ л дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байна. Манай үеийг бодох юм бол Жинзи маш хурдан илүү бүр нафт хийдэг хүмүүсээ гэж хэлсэн байна. Тэгээ хацаа хийсэн гэж яг ядраад байна та нар тий. Тэгээ энэ хэдий чинь одоо 6% нь ердөө 6% нь шүү дээ тий. Албан тушаал дэвших хүсэлтэй байдаг гэж шүү дээ тий. Энэ ямар амбицгүй гэсэн үг байгаа хөө тий. Тэр нь амбицтай хүн бол сайн ч муу ч ер нь зорьсондоо хүрдэг юм аа тий. Ямар ч ирээдүйн зорилгоо олж аваарай л гэж хүсье да тийм ээ. Тэгээ ер нь дахиад нэг зүйлийг сануулж хэлэхэд нэг хүн ажлаас зүгээр л шууд шалтгаангүй гарлаа гэж гарахад бол ер нь бол маш том зардал салхинд хийсчихэд юм байна. Цалин урамшууллаас гадна Америкийн нэгдсэн улсад $1500, Монголд бол $1000 зарцуулж яд юм байна. Бити ингэж Монголынхаа эдийн засгийг салхинд хийсгээрээ миний дөгж хэлмээр. За тэгээд сүүлд нь нэг үгээр бас дүгнэж хэлмээр байна. Бүх юм өөрийнхөө илтгэлийг базаа те. Брюслигийн үгээр те. Мянган мэх мэддэг хүнээс айхгүй. Нэг мехийг 1000 удаа давтсан хүнээс айдаг юм а. Жоохон суралцаад яваарай гэдэг. За баярлалаа очролоо. За гахалтай тэгээд өнөөдөр маань мэтгэлцэн энэ хүрээд өндөрлж जैन. Гэхдээ бас очоохт маань ч гэсэн бас Жинзи байсан үе байгаа. Энэ сэт маань ч бас миллионер болох үе байгаа гэж авах гэдэг тийм ээ.
Тэгээ ямар ч байсан хэдүүлээ та бүхний алга туршилтаар өнөөдрийн ялагчийг тодруулцгаая. Ингээд нотлогч тал болох Жинзи NC төгсөн шүүгчдийн үнэлгээ. Одоо болно шүү. Яа ямар амар орилж байна үнэхээр. За одоо манай миллениал маань орилно шүү гэдэг. Бэлтээр харавчваа. Очоо төгсөн шүүгчдийн үнэлгээ. Вау, за би бол очих гэж бодлоо. Өнөөдөр яаж очих вэ? Мэдэнэ зүгээрээ баярлалаа.